Сайн байцгаана уу? 21 жилийн түүхтэй дэвлэслэзийн эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлж байна. Орой бүрийн 19 цагаас уулздаг Төвөмсийн мэдээдэг хэлбэр ээлжид дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ. Дархуул аймагт Call for You хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Тэгвэл энэхүү 5 жилийн хугацаанд хөтөлбөрт хамрагдсан сурагчид гадаад дотоодын хөтөлбөрүүдээс нийтдээ 2 тэрбум төгрөгийн тэтгэлэг авч 20 гаруй сурагч IELTS-ийн шалгалтанд 5.5-аас 7.5 оноо авсан амжилтыг үзүүлээд байна. Амжилттай оролцсон нийт оролцогч та бүхэнд баяр хүргэе амжилт хүсье. Хүүхэд өсвөр үеийнхнээс сурч өгөх боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн иргэн болж англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хоёр хүний хөгжил чадварыг дэмжих зорилготой Call for You Mentorship хөтөлбөр аймгийн засаг даргын ивэлдор 5 дахь жилдээ 7 дахь удаагийн хөтөлбөрөө эхлүүллээ. Энэ удаагийн хөтөлбөрт нийтдээ 145 хүүхэд бүртгүүлснээс шилдэг 25 хүүхэд шалгаран хамрагдахаар болж байна. Энэ хөтөлбөр маань нийтдээ 5 жилийн хугацаанд 7 дахь удаага зохион байгуулагдаж байгаа. Энэ хөтөлбөрийн маань онцлог нь гэх юм бол нийт Дархуул аймгийн шилдэг 25 хүүхдийг англи хэл болон хувь хүн хөгжлийн сургалтуудаар дамжуулан өөрийг нь хөгжүүлэх менторшип хөтөлбөр юм аа. Менторшип програмуудаас дурдах юм бол Америкийн нэгдсэн улсаас яг кампус дээр байгаа ах эгч нараасаа бид нэр яг Америкийн нэгдсэн улсад 100% тэтгэлэгтэйгээр хэрхэн хамрагдах вэ? Flex програмд хэрхэн өргөдлөө илгээх вэ? Мөн хувь хүн хөгжлийн сургалтуудыг бид нэр маш чанартай менторудаас авдаг байгаа. Энүүгээрээ бид нөгөө талаасаа Дархуул аймгийн хүүхдүүдийг Америкийн нэгдсэн улс болон гадаад болон дотоодын тэтгэлгүүдээр суралцуулж англи хэлний өндөр оноо авахулж хувь хүн талаас нь илүү хөгжүүлэх зорилготойгоор бид менторшип програм аяг зохион байгуулдаг. Англи хэлний хувьд бид чадварлаг багш нараар чанартай боловсролыг бид 14 хоногийн хугацаанд авч оролцогч хүүхдүүдийнхаа төвшингийн бүгднийг нэмэгдүүлээд цаашдаа англи хэл сурах хүсэл эрмэлзлийг нь бадрааж цаашлаад бүр дэлхийн иргэнийг бид бий болгохыг одоогоор бол хамгийн том зорилгоо болоод энэ хөтөлбөрөөр 7 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа. Намайцхан уу намайг Саран гэрэл гэдэг. Би Дархуул аймгийн Хонгор сумын салхит багийн 11-р сургууль 9 ангид суралцдаг. За миний хувьд болохоор анх өмнө нь энэ Call for You хөтөлбөрт суралцж ирсэн хичээсэн анх мэдчихсэн. Тэгээд өргөдлөө явуулаад эхнийхээ шатандаа тэнцчихэд өөртөө итгээгүй. За тэгээ 3 дахь шат буюу ярилцлагандаа ирж орохдоо англи дээр жоохон муу өчлөөдөө ер нь өөртөө айгүй ихтгэл муутай болсон. Тэгээд яг хариугаа гарахтаа дивцээд уйлаад бүр үнэхээр баяртай байсан. Миний тавьсан хүлээлтээс үнэхээр давч чадж байгаа. Ер нь ингээд бус хүүхдүүдэд хандаж хэлэхэд хол биш шүү. Үнэхээр яг хичээх гэх юм бол бүх зүйл ойрхон шүү гэж хэлмээрэн. За тэгээд энэ одоо хөтөлбөрийг зохиож байгаа, ивент тэтгэж байгаа засгийн газар тэгээд бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Данганз англи хэл гэхээс илүү яг танилын хүрээл яг найзууд шинэ найз олох авах хүлээлт ерөөхдөө байгаа. Данганз англи хэл гэж явахгүйгээр хүн ч өөрөө нэг мэймтэн болохоор тийм. Ерөөхдөө гоёс яг ихэнх хөтөлбөрүүд данганз англи хэл явдаг шүү дээ. Энэ болохоор яг найзуудтайгаа хөгжөөх, гоё бие биентэйгээ илүү гоё нөхөрлөх цагуудыг олгодгоороо бус хөтөлбөрүүдээс давуу талтай гэж бодож байгаа. Цаг заваа гаргаад бид нарыг илүү сураасай, дэлхийд гараасай гэж баярлаа гэж хэлье. Call for You Mentorship хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжихдээ хөтөлбөрт хамрагдсан сурагчдын гаргасан амжилтын үзүүлэлтүүд ямар өөр өгөөжтэй хөтөлбөр болохыг нь илтгэж байна. 7 дахь удаа зохион байгуулахдаа 2 тэрбум гаруй тэтгэлгийг яг Дархуул аймгийн хэмжээнд бол дэлхийн хэмжээнд бол аваад байгаа. Үүнээс дурдах юм бол улсын шилдэг 3 хүүхэд болон гадаад болон дотоодын тэтгэлгийг 20 гаруй хүүхэд IELTS-ийн 5.5-аас 7.5 оноог нийтдээ нэмэх 20 гаруй сурагчид ер нь бол бэлтгээд байгаа. Мөн IELTS болон speaking болон Эшийн оноогоороо Монгол улстай Дархуул аймаг манай Call for You төслийг санаачилж гиснээс хойш үргэлж 1-р байранд явж байгаа гэдэг маш том бахтам амжилтуудыг бид нийтдээ 5 жилийн хугацаанд 7 удаа зохион байгуулахдаа амжилттайгаар байна. Манай хөтөлбөр маань болохоор жилд 2 удаа зохион байгуулагддаг ерөнхий төлөвтэй байдаг. Өвөл олон зуны амралтаар тэгэхээр яг Call for You 8 хөтөлбөр маань яг ерөнхий төлөвлөгөөгөөрөө бол 6 сард ахин зохион байгуулагдахаар ерөнхий төлөвлөж бид нэр бэлтгэл ажилд ороод байгаа. 7 дахь удаагийн энэхүү хөтөлбөр 2026 оны 1 сарын 5-наас 1 сарын 16-ны хүртэл үргэлжлэн амжилттай хамрагдсан сурагчдад сертификат гартуулна. Дараагийн мэдээ. Дархан сэлэнгийн цахилгаан түгээгсүүлжийн хувьцаат компаниас тодруулсан мэдээлэлээр хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Тодруулбал гэр хорооллын айл өрхийн шүний терапи хөнгөлөлтийн тогтоолд зарим өөрчлөлтүүд орсон байна.
Агарын бохирлыг бууруулах зорилгоор нийслэлийн болон аймгийн төв 10,000-аас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын цагийн ялгуур тариф тоолууртай өрхийн хэрэгэлсэн цахилгааны тарифыг бууруулж хөнгөлөлт үзүүлэх журам хэрэгжиж эхэллээ. Тодорхойлбол энэхүү хөнгөлөлт 2026 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 2026 оны 3 сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Ингэхдээ Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани хүрээнд Дархан аймгийн Дархан сум, Сэлэнг аймгийн Сүхбаатар сум, Сэлэнг аймгийн Мандал сум гэр хорооллын хэрэглэгчдийг хамарна. Энэ жилийн тухайд шөнийн тарифын хөнгөлөлтийн журамд дараах өөрчлөлтүүд орсон байна. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 12 сарын 25-ны тарифт өөрчлөлт орлох тухай 703 дугаар тогтоолын дагуу 2026 оны 1 сарын 1-ээс 3 сарын 31-ний хооронд гэр хорооллын 220 вольтын хүчлийн түвшинтэй айлар хөд бол 1500 кW хүртэлх. За 380 вольтын хүчлийн түвшинтэй айлар хөд 3000 кW хүртэлх хэрэглээг бол 100% хөнгөлнө. За түүнээс илүү гарсан хэрэглээг бол 50% хөнгөлөхөөр гэж тусгаж өгсөн байж байгаа. За энэ дээр бол гол өөрчлөлт орж байгаа зүйл нь юу вэ гэвэл өглөөний тариф буюу өглөө 6-аас 9 цагийн хооронд чадлын хязгаарлалт, хэрэглээний хязгаарлалт бол тогтоогоогүй байсан. Энийг бол үүнд бол өөрчлөлт оруулж оройн 21-ээс өглөөний 9 цагийн хооронд 1500 болон 3000 кW цагийн хооронд хэрэглээг 100% хөнгөлөхөөр ийм өөрчлөлт орсон байна. Нийт хэрэглэгчтэй оргил ачаал буюу оройн 17-аас 22 цагийн хооронд ухаалаг хэрэглээ буюу аль болох шаардлагагүй цахилгаан эрчим унтрааж цахилгаан эрчим хүчний хэмнэхийг уриалж байна. Эрчим хүчний ухаалаг хэрэглээг эргэн бүр хэвшүүлэхийг инхүү системийн мэргэжлийн байгууллагууд уриалсаар байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Авто тээврийн болон өөрөө явж хэрэгслийн албан татвараа цаг тухайд нь багтаан төлөхийг Дархан аймгийн татврын газраас уриалж байна. Холбогдох хуульд заасны дагуу авто тээврийн болон өөрөө явж хэрэгслийн албан татварыг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөх ёстой гэж заасан байдаг. Хэрэг хугацаанд төлөөгөө тохиолдолд таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох эрх хязгаарлагдах хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг анхааруулах шаардлагатай. Дархан аймгийн хэмжээнд жилээс жилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. 2025 оны тоо баримтаас харахад нийтдээ 37 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бөгөөд үүнээс 6 мянган бүртгэлээс хасагдах тээврийн хэрэгсэл учраас энэ ондоо нийтдээ 31 мянган гаруй тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой юм. Дархан аймгийн татврын газраас иргэд жолооч нарт зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлэх зорилгоор аймгийн авто тээврийн төвийн тээврийн хэрэгслийн үзлэх хяналтын төвийн 103 хотод авто тээврийн татвар хариуцсан татрын улсын байцаагчийг ажлын өдрүүдэд ажиллуулж байна. Татрын зөвлөн туслах татрын яалга гэсэн үүднээс одоо авто тээврийн үндсэн төв 1 цагийн үйлчлэгийн дэргээ манай татрын газраас одоо ингээ байцаагч ажиллаж байгаа. Энэ жил бол дугаар хязгаарлалт бол татвар төлөхгүй байна. Авто тээврийн бол өөрөө хэрэгслийн албан татварыг бол 5 сарын 31-ний дотор төлөх ёстой. Тэгээ бүгд иргэдүүл тэр татвараа хугацаанд нь төлөхийг уриалж байна. Татварыг бол одоо онлайнаар киоск, банкны киоск машин, одоо авто тээврийн үндсэн тэр киоск машинаар иргэд бол утаснасаа төлчих чод машиныхаа дуурайг хийгээд. Төлөг бол хуулийн дагуу хариуцлага тоож арга 6 сарын 1-ээс хойш бол хяналтын үйлчлэгээр явагдана. Жолоочтой авто тээврийн болон өөрөө явж хэрэгслийн албан татвараа Монголиагаар төлөх боломжтой. Монголиа системд өөрийн бүртгэлээр нэвтрэн үйлчилгээнүүд хэсгээс татвар төлөх үйлчилгээг сонгон тээврийн хэрэгслийн мэдээлэл шалгасны дараа татвараа захимаар төлөх боломжтой. Мөн хэд хэдэн гар утасны аппликейшн ашиглан татвараа төлөхч боломжтой. Та татвараа төлөөгөө тохиолдолд замын хөдөлгөөнд оролцох эрх чинь хязгаарлагдана. Мөн 6 сарын 1-ээс хойш импортоор орж ирсэн автомашины татвар тухайн жилийн үлдсэн хугацаанд ногдох хэмжээгээр тооцогдно. Сэлэнг аймгийн мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилнэ. Тодорхойлбол эрүүл мэндийн сайд аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээний заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн засаг даргын зөвлөлийн хурал зохион байгуулагджээ. Энэхүү хуралдаанаар эрүүл мэндийн газрын хяналт шалгалтын хилцээс 2022-оос 2025 онд хэрэгжүүлсэн эрүүл авах үе халдвар хамгааллын чиглэлээр явуулсан хянах шалгалтын үр дүн мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чадварыг сайжруулах, төвлөрлийг бууруулах гэсэн хоёр асуудлаар эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцжээ. Засаг дарга хавд орчийн зүгээс цаашаад хянах шалгалттай холбоотой асуудлаар холбогдох хэлтсүүд анхаарч ажиллах, цэвэрлэх байгууламжийн засвар шинжилтийн ажлыг эрчимжүүлэх, аймаг сумдын боловсролын байгууллагын удирдлагуудад
Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн талаарх нэгдсэн сургалтыг өгөх, аймгийн хэмжээний унтны усны их үүсвэрийн эрүүл ахуйн хоригдлын болон хамгаалалтын бүсийн дэглэмийг сайжруулах, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж чанарт анхаарах, урьдчилан сэргийлэх үзлийн багц гаргаж, халдварт гэмтлийн тусламж үйлчилгээг сайжруулах зэрэг үүрэг чиглэлийг холбогдох газруудад өгсөн байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ Дархан аймгийн цагдаагийн газраас бэлтгэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл болно. Тодорхойлбол банкны хуурамч апыг ашиглан иргэдийг мэхэлж, нэвтрихнэр нууц кодыг нь авснаар дансыг нь хоослох, мөн нэр дээр нь зээл авах залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн байна. За та бүхэн амрыг ирээ. Тэгэхээр сүүлийн үед бас захин орчинд үйлдэлдэд байгаа залилах гэмтрийн талаар сэрэмжлүүлэг хүргэж байна. За сүүлийн өдрүүдэд арилжааны банкуудын лого болон арилжааны банкуудын нэрийг ашиглаж хуурамч аппликейшнээс та азтан боллоо. За хүр тэргүүлээд мөнгө хожих боломжтой. За эсвэл суглаа гэдэг нэрээр иргэдийн хувийн мэдээллийг авч залилах гэмтрийг үйлдэгдэж байна. За тухайн залилан маань яадаг вэ гэхээр та азтан боллоо хонжироо авахдаа интернет банкынхаа нууц нэр нэвтрэх нэрээр орно гэх байдлаар тухайн хүний хувийн мэдээллийг аваад за авсныхаа дараа дансан дахь үлдэгдэл мөнгийг гадагшин шилжүүлэх. За мөн хадгаламжтай бол хадгаламжийн барьцаал зээл авах. За мөн бусад зээлийн аппликейшнуудаас интернет банкаар зээл авахулж гадаад улс руу буюу крипто валют болгох мөнгөний шилжүүлгийг хийж ингэ зайлилж байна. За ийм учраас та бүхэнд бас дараах сэрэмжлүүлгийг хүргэе. Тэгэхээр арилжааны банкуд маань харилцагчийнхаа нууц үг, за мөн интернет банкны нэвтрэх нэр нууц дугаарыг ямар ч тохиолдолд шаарддаг байгаа. Тэгэхээр эрүү зээ танаас урьдчилгаа болон шимтгэл шаардж байгаа бол энэ маань өөрөө залилан мэхлэх шинжтэй үйлдэл юм а гэдгийг та маш сайн ойлгох хэрэгтэй. Арилжааны банкуд маань ямар ч тохиолдолд тэмдэглэлт баяруудыг тохиолдуулаад урамшуул суглаа гэх зүйлийг захимаар явуулдаггүй байгааг маш сайн анхаарах ёстой. Төвөмсөн мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэн тодорхойлбол очир худалдаа сар шины хямдралтай үзэсгэлэн худалдаагаа эхлүүлжээ. Сайн байцгаана уу Дархан жууц та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За жил болгон будц төвийн нэг давхарт байрлах очир худалдааны зүгээс сар шинийн баяр зориулсан хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргадаг уламжлалтай байлаа. За тэгвэл бид энэ удаад очир төвийн маань хамт олон ямар бараа бүтээгдэхүүний дэлхийн тавьсныг та бүхэндээ харуулад бэлэн болж байна. За тэгэхээр очир худалдааны дэлгүүрийн маань байршил бол хуучин Дархан цахын хойно, за модны худалдааны төвийн дэргэд байдаг будц төвийн нэг давхарт байрладаг байгаа шүү. За будц төв маань өмнө нь хоёр давхарт байрладаг байсан бол одоо яг нэг давхартаа миний дэлгүүрийн төв үүд байгаа. Яг тэрний 100 гартлын шилэн хаалгаар ороод ийм том талбайд бол очир худалдаа маань үйл ажиллагаагаа үргэлжлүүл ингээд өргөн цар хүрээтэй явуулж байгаа шүү. Дэлгүүрийн тухайд бол жил болгон үндэсний үйлдвэрлэгч гоё брэндийнхаа хамт олондоо хамтарч ийм цагаан сарын бараа бүтээгдэхүүнийг гаргадаг. Жишээлбэл энэ бол ийм үндэсний Монгол хэв шинжийн өв уламжлалыг шингээсэн ширээний ранрууд байгаа. За энэ ширээний ранрууд ердөө 19,500 төгрөгийн үнэтэй байгаа шүү. За цэнхэр, шар, ногоон, ягаан гэдэг та гэрийнхээ интерьер дизайнтай хослуулад ийм гоё ширээний ранрыг тавих бол цагаан сарын болов ширээний хамгийн гоё чимэглэл болж өгдөг. За мөн дээрэс нь гоё брендийн ийм гоё үндэсний хэв шинжийнхээ угалцтай дэрний уутнууд байна. За скетчерсууд байна. Скетчерсууд болохоор дөрвөлжин хэлбэр хэмжээтэй бөөрийнхээ дугуй гэсэн ийм ранрууд бол өргөн сонголттой байгаа юм байна. Жишээлбэл энэ ширээний голд тавьдаг ийм дугуй хэлбэртэй ранер ердөө 19,500 төгрөг ийм өмнөний сонголттой. За жижиг скетчерууд болохоор ердөө 3,000 төгрөгийн үнэтэй байгаа шүү. За дэрний уутнууд нь болохоор нэг ширхэг нь ердөө 6,500 төгрөг. За ийм хэмжээтэй скетчерсууд болохоор ердөө 5,500 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн. Та ер нь бол ингээд ширээний ранрууд болон дэрний уут скетчерсууд ийм яг нэг ийм хэв шинжийн хоорондоо уялдаатай хэв загваруудтай байгаа болохоор гэртээ гоё хослуулад нэг загвараас нэг авах боломжтой байгаа шүү. За энэ бас юм жижиг скетчерсууд байна. Хүнд бас их бэлгэм нөхөд тохиромжтой байдаг. За ийм PVC материалтай скетчерсууд бас өргөн сонголттой ирсэн байгаа шүү. Будц төвийн нэг давхарт за шилэн хаалгаар ороод очир худалдаанд ирснээр та энэ мэтчлэн за цагаан сарын ширээгээ чимэглэх, гэрээ чимэглэх ийм гоё бараа бүтээгдэхүүнийг сонгож авах бүрэн боломжтой гэсэн үг. Очир худалдаа дэлгүүрийн хамт олон танд хэрэгцээтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нийлүүлэхээс гадна за үндэсний үйлдвэрлэгч гоё брендийн аль бие усны гэрээт борлуулагч буюу яг үйлдвэрийнхээ үнээр хамгийн хямдхан үнээр худалдаалдаг шүү гэсэн. За дарханчуудаа хүрэхтэй бол энэ та бүхний харж байгаачлан гоё брендийн за сүүлд бас шинээр гаргасан олон төрлийн ахуй хэрэглээний цэвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголтод оруулж ирсэн байна. Жишээлбэл энэ толов байрлагч Давс байна. Давс бол ийм том жижиг гэсэн хоёр хэмжээтэй төрөлтөй
байгаа. За 11900 төгрөгөөр худалдаалагдаж байна. За энэ болохоор гоё брэндээ аяг тав угаагч маань өртөө 6500 төгрөг 1 литрийн багтаамжтай хэрнээсээ өний хувьд маш боломжтой байгааз. За мөн 3 кг-тай бок байна. За ердөө 13900 5 кг-тай бок нь болохоор 25000 төгрөгийн үнэтэй гэсэн. Нүр нь ингээд томоор нь базаагаа тавьчихаар мөнгөнд бас их хэмнэлттэй байдаг шүү дээ, тэ. Таны цаг зав хэмндэг. Дээрээс нь ингээд үнэртүүлэгчтэй учраас за энэ үнэртүүлэгч нь бүр ингээд 72 цаг үнэрээ барьдгаа гэсэн. За энэ цэцгэн хөөстөө гар нүрний шингэн савн байна. Хөөстөө савн байна. 500 мл-ийн багтаамжтай савн байна. Мөн гарын одоо савн байна. За энэ болохоор 6500 төгрөг. Мөн гоё брендийн Galen Bock ердөө 26500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ Galen Bock нь болохоор үнэртэй устай гэсэн үг. За тэгээд дотроо 80 ширхгийн багтаамжтай маш гоё юм Galen Bock-нууд худалдаалагдаж байна. За мөн 2 литрийн багтаамжтай шингэн Bock-нууд байна. За энэ шингэн Bock-нууд нь болохоор хар хувцсны, цагаан хувцсны, за өнгийн хувцсны гэсэн юм сонголтуудтай. За тэгээд энэ нь болохоор өөртөө гоё юм сүрчгний үнэрийг агуулдаг. Энэ сүрчгний үнэр нь ер нь 72 цаг үнэрээ барьдгаа гэсэн үг байгаа шүү. За тэгээ 2 литрийн багтаамжтай хэрнээ маш боломжийн үнэтэй буюу 13900 төгрөгөөр та бүхэн гоё брендийн энэхүү одоо ахын урилгын цэвэрлэгээний бараа бүтээгдэхүүнээ очир худалдаа дэлгүүрээсээ бөөний үнээр худалдаж аваарай. Мөн гоё брендийн 0-ын бөглөө гаргаж ердөө 6500 төгрөг байна. За толон байрлагчийн давс маань 1 литрийн багтаамжтай шүү дээ, 11900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Мөн энэ мэтчлэн өргөн хэрэглээний, ахын хэрэглээний олон төрлийн бараа бүтээгдэхүүн бэлэн худалдаалагдаж байгаа шүү. За тэгээд хуучин дахин дойролтой буц туй нэг давхар дээрээ та бас юм гарын бэлэнд өгөх үйц, за гэртээ чимэг болох үйц олон гоё юм зүйлсүүдийг нэг дор худалдаж авах боломжтой. Эднийг нь ханийн зургнууд байгаа. 60 харьцан 60 хэмжээтэй зураг 55000 төгрөг байхад 40 харьцан 30 хэмжээтэй зураг маань 25000 төгрөг, 30 харьцан 30 хэмжээтэй буюу хамгийн жижиг хэмжээтэй зураг нь ердөө 19000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За ер нь зургийн сонголтуудын хувьд өөр зургнуудтай өргөн сонголцоотойгоор бэлнээр худалдаалагдаж байгаа юм байна. За дараагийн танилцуулах байгаа бараа болохоор гоёхон брендийн галтгооны угаадаг салбитэг байгаа. Маш бие сайтай. За нэг удаа хэрэглээд хаяхгүй олон удаа хэрэглээд олон зүйлд хэрэглээд хаях боломжтой юм угаадаг салбитэгнүүд өргөн сонголцтой ирсэн байна. За дотроо 75 ширхтэй салбитэг нь ердөө 5500, 50 ширхтэй салбитэг нь болохоор ердөө 4500 төгрөгөөр бөөний үнээр худалдаалагдаж байгаа шүү. За энэ бол юм сүүл гарсан загварын нэлээд бие сайтай юм галтгооны угаадаг салбитэг та бүхэн очир худалдаа дэлгүүрээсээ базаагаад худалдаж аваарай. За өргөжлүүлээд ахуй хэрэглээний буюу галтгооны хэрэглэгдэхүүнүүдээсээ танилцуулъя авчи. Энэ болохоор ер нь цаасаараа бид нарт тийм халуун савын хэрэг болдог шүү дээ. Айл болгоно. Энэ жишээлбэл бага ам бүлтэй айлч гэх юм айгүй хөөрхөн сонголт болно. Энэ 1 литрийн багтаамжтай халуун сав ердөө 9900 төгрөг буюу бөөний үнээр худалдаалагдаж байна. За ингээд 1 литрийн багтаамжтай энд мөн бас өөр хэлбэр хэмжээд амжаатай юм алуун савнууд гоёмсог байгааз эдгээр бас ердөө 19000 төгрөг. За энэ болохоор юм гадна юм тий төмрөн ийм савнууд нь ердөө 19000 төгрөг 1 литрийн багтаамжтай гэсэн. Авч явах давсаархан гэртээ хэрэглэсэн ч болохоор халуун савнууд байна. За ийшээгээ болохоор 24 цаг халуунаа барьдаг 2 литрийн багтаамжтай, 3 литрийн багтаамжтай гэдэг багтаамжийн хувьд бас их өөр сонголтуудтай. Тэгээ үнийн хувьд ердөө 22000 төгрөг, 25000 төгрөг гэсэн үнийн сонголттой. За тэгээд дээрэс нь 3 литрийн багтаамжтай халуун савнаас гадна ийм гоё цагаан сарын ширээний хамгийн гол чимэг болсон те үндэсний өв уламжлалыг шингээсэн ийм гоё том домбнууд бас ирсэн байгаа мэн эднийд. За очир худалдаа дэлгүүрийнхэн эдгээр том домбнуудыг 180,000 төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. За дээрэс нь та бүхэн ерөөхдөө ингээ харуулчих. Очир худалдаа дээр олон төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Нэг бүрчлэн тань танилцуулна гэл бидний тэгээ нэвтрүүлгийн цаг хүрэхгүй ч гэсэн ерөөхдөө ингээ танилцуулчих гэж бодлоо. За энэ болохоор үндэсний юм соёмтой гоё юм савнууд байна, дийц нүцтэйг хосоороо байна. За аягтайгаа тий шүлний аягтайгаа цайны аягтайгаа хосоороо. За тэгээд дотроо 6 шиг сеттэй юм хундагнууд, за чихрийн тав өгнүүд, за мөн одоо юм тий олон ширхтэй хундагнууд, за аяг халбагны савнууд, за тэгээд өргөн хэрэглээний ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүн байгаа болохоор та хуучин дархан, за модны хойд зам дагуу бут төвийн нэг давхар миний дэлгүүрийг яг хажуу талын шилэн хаалгаар ороод очир худалдаан дээр ирээд эдгээр олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг за байж болох үс хамгийн бөөний хэм дүнээр худалдаж аваарай.
Очир худалдаа дэлгүүрийн зүгээс жил болгон мэдээж ер нь цагаан сарын өрсөлдөөн худалдаан дээр гоёхон брэндийн бүтээгдэхүүнийг авчирдаг та бүхэн мэдж байгаа. За энэ удаа ч гэсэн гоёхон брэндийн за таны гэр бүлийн бүх хэрэгцээнд зориулсан татдаг салбитхнуудыг, нойлын цааснуудыг ахуй хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттой ойртуулсан байна. За жишээлбэл гоёхон брэндийн нойлын цаасаа нэг ширхэг нь ердөө 1000 төгрөг, 4 ширхэг нь 5000 төгрөг, 12 ширхэг нь 13900 төгрөг, 18 ширхэгтэй нь 16500 төгрөг, 32 ширхэгтэй нь 29900 төгрөг, харин 60 ширхэгтэй нь 19500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин доороос нь татдаг салбитэг болохоор 6500 төгрөг байгаа. Харин ширээний салбитэгний тухайд 6 ширхэгтэй нь ердөө 5900 төгрөг, 10 ширхэгтэй нь ердөө 9500 төгрөг, харин угааж хэрэгэлдэг салбитэх маань 13900 төгрөгөөр бөөний үнээр худалдаалагдаж байгаа юм байна. За ер нь гоёхон брэндийн энэ нойлын цаа салбитхнуудын юугаараа давуу талтай байдаг гэхээр та бүхэндээ ерөнхий харуулчих. Зөөлөн бүтэцтэй байдаг. Тэгээд 5 давхар бүтэцтэй. Дээрээс нь цэвэр тэмцэр байдлыг илэрхийлж байгаа. За тэгээд орц нь болохоор цэвэр модны түүхий дээр хийгддэг. Ерөөсөө хүний бие дарсан таршил үүсгэхчгүй байгальд хурдан шингэдэг эрүүл эко бүтээгдэхүүн гэдгээр онцлогтой байгаа шүү. За таны худалдан авалтаас үндэсний үйлдвэрлэгчдэд хүрч очиж байгаа гэдэг утгаараа үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа гэсэн маш зөв сонголт болно. Тэгэхээр та бүхэн очир худалдаа бөөний дэлгүүр дээр маань ирээд гоёхон брэндийн эдгээр бүх харагдаж байгаа ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттой базаагаарай. За дээрэс нь үүдний гишгүүр байна. За энэ үүдний гишгүүр бас гоё Монгол өвөөс гаргадаг үүдний гишгүүрүүд. За тэгээд тавтаа морил нөө минь дамар байна уу гэсэн бичгтэй юм үүдний гишгүүрүүд байна. Олон төрлийн өөр сонголттой материалтай. Ийм материалтай байхад бас PVC материалтай ч гэсэн байж байгаа. Тэгэхээр та бүхэн үүдний гишгүүрээ ч гэсэн очир худалдаа дэлгүүрээсээ базааж авах боломжтой гэсэн үг. За арцгар гишгүүр нь 17900 төгрөгийн үнэтэй байхад PVC гишгүүр нь болохоор ердөө 19500 төгрөгийн үнэтэйгээр бэлэн худалдаалагдаж байгаа юм байна. За энэ болохоор 2 хос байдаг. Яг ийм 2 хос галтгооны гишгүүр болохоор хосоороо 36500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна. Очир худалдаа дэлгүүр маань эмэгтэй бэлэн хувцсыг мөн та бүхэндээ ойртуулж байгаа. Жишээлбэл энэ харагдаж байгаа Солонгос улсаас ирдэг бэлэн хувцсууд ердөө 25000 төгрөг болон хямдарчихсан байгаа юм байна. За ингээд өвөл өмсгөх тохиромжтой маш гоё зузаан материалтай ийм ноосон цамцнууд байна. Хавар намар өмсөх боломжтой ийм гоё маш гоё юм зөөлөн материалтай цамцууд ердөө 25000 төгрөг болцсон. За харин энэ ноосоо хослол нь болохоор 65000 төгрөг байсан бол одоо тэгээ цагаан сарын хямдралд ороод ердөө 45000 төгрөг болоо хямдарчихсан. Ер нь бол загварын хувьд гоё шийдэлтэй чанартай материалтай эдгээр хослолуудыг та бүхэн очир худалдаан дээр ирээд хямдралтай бөөний үнээр хямдарсан байгаа дээр нь худалдаж авах боломжтой. Мөн бас эмэгтэй пижакууд, биеийн тамирын хослолууд, гоёмсог 2 хос юм хувцснууд гэсэн очир худалдаан дээр бэлэн худалдаалагдаж байгаа юм байна. Одоо үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээлэлээ танилцуулсан бол цагаагаар урьдчилсан мэдээлэлээ танилцуулах гэж байна. Төмсийн мэдээлэл хэлбэрээр ээлж шинэхэн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Бидний хүлээн аван сонгон утас эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргааш энэ цагаас эргүүлцээ. Баяр та үзэгчд.